Энэхүү явдлыг болсон болоогүй зүйлээс сэдвүүлсэн юм. 5 залуу найз хамтдаа аялал гарчээ. Тэд орой нар жаргах үеэр төөрж, өмнө нь огт сонсож байгаагүй газарт ирсэн байлаа. Зам хөндийх үед нь модод мананд бүрхэгдэн орчны анир чимээгүй гачин нам гүн байлаа. Тэд машиныг зогсоогоод ойролцоо хуучин байшин руу оржээ. Байшин нүдэнд итгэмээргүй ээлхүүл өрөө тасалгаа нь бүгд тоос шороонд дарагдсан эвдэрхий тавилгаар дүүрсэн байжээ. Гэтэл гэнэт тэдний нэг нь дээврийн хүндэд тав тайм өрлгсөн цусархаг бичгийг олж харав. Хэдэн хормын дотор тас харан манан хаалга цонхоор айжим сэмхэн шургаж эхлэв. Найзууд машиныхаа түлхүүрийг олох гэсэн боловч ширээн дээр байсан түлхүүр алга болсон байлаа. Хаалга өөрөө гэнэт хаагдаж, удалгүй байшинд аимшиг сүудэр хөдөлж, цонхных цаанаас хоёр улаанууд гэрэлзэн ажиглаж байв. Хэн нэгэн найзаасаа болоод ухран унахад таазнаас цус урсан доошоо гойжж байлаа. Байшин дунд цаг хугацаа алгуур хаашаа яваад байгаа ялгахад үнэхээр хэцүү болж, найзуудын нэг нь гэнэт сураггүй болчихов. Зөвхөн цуураа мэт хашгирах чимээл хаа нэгтээ сонсогдож байлаа. Залуус айдас давтсан боловч тэд ив санаа нэгтэй байх ёстойг ойлгоно. Өөдрөө хурж зүтгэн хаалгыг нээхэд сүүлчийн удаа цонхоор хүний дүртэй амьд үхтэл мэт чимээгүйх нэмсэглэх хар сүудэр харагдлаа. Яг гарч амжих агшинд тэд тэс өөр ертөнцөд орж өчигдрийн гэрэл гэгээ тайван байдал аль хэдийн үгүй болсон байв. Нүд ирмэх зуур залуус өөр нэгэн юр бүсийн орчинд шилжсэн байлаа. Тэдний тойрон хүрээсэн бодод илүү нүцгэн, сүүдэр илүү хүйтэн, салхин, ёолох мэт болжээ. Амьсгаа авах бүрд хамаг би чихүүдс хүрч харж туссан газар бүрт ямар нэгэн үл үзэгдэгч хар хүчийг мэдэрч байв. Байшингийн хан нурах мэд чичиргэлж хаа нэгээс гинжний чахрах чимээ сонсогджээ. Тэдэн дундаас дөлгөөн гих залуу алсын бүдэг дууг дагна ураг шалгахад хөл доороос нь хүүтэн гар өрсөн мэт мэдрэгдэв. Бусд нь түүнийг хашгирч дуудахад бүдүүн ман түүнийг аваад одсон байлаа. Залуус үлдсэн дөрвүүлээ айдастайч бие биедээ түшиг болж авраг гарц хайсан боловч олсонгүй. Байшин гинт алгуулсан байв. Урд нь тэдний дуу хоолой сонсогдсон тэр хуучин сүудэр одоо бүр чанга сонсогдож эхэлсэн. Талд юу ч үгүй мэт боловч зарим үед яг ард нь хүн зогсож байгаа мэт хүний зүйл биш аваа мэдрэгдэнэ. Тэд амьд буцахын тулд санаа нэгтэй байж эрэл сурал зогсолтгүй үргэлжсээр байлаа. Хар дарсан зүүд мэт чүн өнгөрч үүр цайхтаа зэрэгцэн залуусын мөрнөөс хар сүудэр алгуур салж моддын донд нэгэн оршуулгын чулуу ил гарч ирсэн байлаа. Тэд хөдөлж чадалгүй сүрдэж балбагдсан хэдий ч сүүлчийн хүчээс авах нь хамтдаа оршуулгын чулуу доор байсан том нүх рүү шагаахад дөлгөөний цамц хуучин өдрийн тэмдэглэл харагдав. Дэвтрийг нээж үзтэл ирж болохгүй шүү. Тэд энд байгаа гэсэн бичиг бичээстэй байжээ. Ингээд залуусын түүх төгсгөлд хүрэхэд айдсаар бүрэн ангижиж чадаагүй учраас битүүлэг тэрхүү байшингийн яаж гарсан юунд өртснөө тайлбарлахад бэрх байлаа. Зөвхөн нэг зүйл тодорхой. Он жил өнгөрөх тусам энэ замаар хоног дөрүүлсэн хүмүүс тэр аимшигт байшингийн тухай аимшигт яриа болон ам дамжсаар үлджээ.